Hey, Harley Rock's here with Rock Rage Radio. Here with The Who. Hello. Hi, how are you? Good. So, you're going to play a fantastic set at Welcome to Rockville. How are you feeling? Маш гоё байна. 2 жилийн өмнө сүүлийн удаа энд иржсэн. Тэгээд 2 жилийн дараа бас ирээд өнөөдөр бас ингээд тайзан дээр гарах гэж байгаад маш баяртай байна. Гоё фестивал байдаг. Цаг агаар Наскарын зам тий. Энэ гоё зам үнэхээр бас гоё мэдрэмж өгдөг л да. Тэгээд өнөөдөр бас гоё шин сет 3 дахь альбомынхаа дуунуудаас бас тоглох гэж байгаа. Тэгээд гоё сет тоглох гэж байгаа баяртай. It's been 2 years since we've been here. We love this venue, the NASCAR, and everything is just amazing. The climate is awesome too, humid, yet warm. But you know, our set is going to be amazing today because we're going to be singing new songs from our third album. Ooh. And very, very excited to present that to our fans today. That is so awesome. Now, I first discovered you guys when your song Wolf Totem with Jacoby Shaddix was on the Retaliators soundtrack, which absolutely amazing. I love the movie. And, you know, of course, we do play that song still quite a bit on radio. Right. Then Jacoby-тэй дуусан нөгөө Retaliator юунаас танаа дуугч сонсчихсан. Тэгээ би одоо тэр дуугч сонсдог шүү гэж хэлмээр байна гэх. It's amazing. How was that working with Jacoby? Jacoby-тэй ажиллах ямар байсан бэ? Хамгийн анх манай хамтлагийн галаа бит хоёр нэг ангийнхан. Тэгээд бит хоёр 8 дугаар ангитай байхдаа Papa Roach-ийн клипийг үзчихсэн. Яг ингээд John ингээд дөрөн дээр яваад идэг. Яг тэр клипийг үзээд тухайн үед ер нь одоо баг 27 8 жилийн өмнө үйл явц 25 жилийн өмнө те. Тэр үед Papa Roach-ийг ингээд амар ингээд сонсож дэмждэг байсан. Тэгээд яг Монголоос ингээд анх удаага дэлхийд гараад тэр дундаа яг багтаа ингээд сонсдог байсан алдартай хамтлагийнхаа дуучинтайгаа хамт фичеринг хийн гэдэг бол үнэхээр ингээд мөрөөд ингээд биелж байгаа юм санагдсан. Тэгээ үнэхээр сайн залуу. Үнэхээр бид нар бас үнэхээр гоё найзууд. Тэгээд амжилтсан. Jacoby is an amazing guy. Our band leader Gala, and I are in the same class. And so since 8th grade, we have been listening to Jacoby. So and the videos, one with the cockroach ghost on the face, we distinctly remember that, and we've been fans since. So you can imagine that after graduating, becoming musicians ourselves, doing what we love, and all of a sudden let's go coming out in the world and featuring doing a feature with that very artist we're a fan of is just a surreal experience. And we are very good friends with Jacoby, and we love him so, and it was an amazing experience to work with him. That's absolutely incredible. Now, you guys also covered a Metallica song too, Sad But True. And I really love what you did with the song, especially since you do use the Mongolian instruments. Сонхлын урамжлалт хөгжмийг айгүй сонсдог хэрэглээд те одоо Metallica-гийн cover хийсэн Sad But True Through the Never хийсэн чинь би одоо айгүй гоё санагддаг шүү гэж тэрний хадгалсан яриач гэж чинь шинэ юмнууд ярьж болох ч тайц те тэрний хаагаас үүснэ шинэ юмнууд хийсэн ч тайц айгүй амар авч таалан ба. Тэгээд багасаа сонсдог байсан хамтлагийнхаа дундыг coverage болно гэдэг чинь одоо бидний хувьд л маш их алдартай үйл явдал болсон. Тэгээд уран бүтээлчний хувьд л одоо бас ингээд байж болох хамгийн гоё зүйлүүдийн нэг бол бас энэ одоо ард түмний бүх хүмүүсийн мэддэг энэ сайхан гоё дууг Sad But True Through the Never бас ингээд онцгой эрхтэйгээр бид нар өөрийн хэлээрээ өөрийнхөө хөгжмөөр илэрхийлэхтийн боломж бидэрт олдсон. Энэ бол маш гоё зүйл. Тэгээд бид хүмүүс бол одоо энэ үйл явдлыг бол маш гоё үргэлж одоо ингэж бодож явж идэг. Тэгээд одоо хамт тоглох боломж олдох юм бол бид ингээд бие бинийгаа байнга ярьж өвдөөс ингээд дэмжиж идэг шүү дээ. Тэгээд тэгэхээр гоё байдаг шүү.
Everyone loves Metallica and us too. And you know, for us covering their song with their blessing, with our instruments, with singing in our language was a special kind of experience for us, and we think that it's still an amazing experience also, and we respect them dearly. That's so awesome. I'm a huge Metallica fan. Yeah. But I cannot wait. I took a listen to your new single, The Man. Very cool. I love absolutely what you do. It's completely, totally original and something we do not have here in America. And I absolutely love it. I cannot wait to see y'all's set today. Шин нөгөөдөө domain-ийг чи сонссон тий. Тэгээд та хэд ингээд айг оригиналаараа тэгээ өөрөө гэсэн мэдрэмжээ яг өөрийн гэсэн өрмөц ингээд байдлаар яахгүй ингээд явдаг чи ингээд чигдэг шүү. Тэгээд шинэ альбомд чи ингээд үсээ амжилт үсээ гэдэг тэрний талаар яриач гэсэн. За баярлалаа. Бид хүмүүс маань сая Монголдо байхдаа урт альбомод усгаад ерөнхийдөө release их маш төхөж байна. Тэгээд өөрсдөө ч бас тийсэн ядаа үлээж байна. Тэгээд шинэ альбомдоо ялангуяа бидний яг өөрийн чинь хэлдгээр өөрсдийн яг original уламжлалт байдлаа бас илүү гүн шингээж мөн илүүтэйгээр бас орчин үеийн маш хурцтай ритмтэй дуунуудыг оруулснараа үнэхээр онцлогтой альбом болсон. Мөн нэг нууцыг дэлгэхэд бол одоо энэ бид бүхэн Америк төр дээр шинэ дуунуудаа бас тоолно. So we are very excited to be like releasing our new album this summer, and you know, just to let you know, also like on this tour with the Faklitika, we're gonna be playing from our new album, so it will be very exciting. нөгөө яг original байдал болон юу хайлт ингэж хийснээр. And also, as you pointed out, we try to keep our unique characteristic and characteristic in our songs and our originals in our third album songs, and try to also expand the horizon of the new rock genre that we will present. So it's a combination of so many things. So we're very excited to be releasing our third album. That is so awesome. Thank you guys so much for joining me, taking time out of your day. And you can listen to The Who right here, Rock Rage Radio, Rocket 100.5.